Байна уу бужаа? Сайн байна уу? За та Сайхан тусч байна уу? Сайхан хавардсан уу? сайхан тусч байна уу? За та нэгт ажил дээр амжилттай сайн явж байна уу? Сайн явж ирлээ. За бужаах манай нэвтрүүлгийг бөөгийн тухай сонио хачин гэдэг подкаст нэвтрүүлэг. За. Тэгээ энэ зун таныг сайхан зорж ирлээ. Зуны ихэнх сарын шинийн 3 сайхан зориод ирлээ. Та бидэнд сайхан өөрийгөө танилцуулаач. За би бол одоо зарим биш. Яг манай ээж бол удган хүн байсан. Дарахтай байж ирж удган байсан. Хатаадан энтэндээс олон улсууд ирж байсан. Хатаа Хөрлөбаатар сандаг зовын ангва танда бойсол улсууд хатаадан улсууд ихэрсэн. Институтээр яар хүртэл хийж сандарч байсан. Яг одоо пэсэр явж лээд цагаан сараар бол зөнд их явд юм уу. Манай ээж бол яг бөөлдөг. Тэгтээ хүнийг нэг далд хүлээл үзэл та чи тийм өвчтөе тийм байна гэж хэлээл. Зарим нь 3 цаа над дээр 3 ирээл эдгэн дэж нэг ирээл эдгэд. Манай ээж нэг ясан жилээ маш олон бүх аймаг өрдөг байсан. Гадаадаас усууд их ирдэг байсан. Та тийм байна бүх юм нэг байд. Зарим хүн хойгоод гарч байсан. Чи хүн алсан юм байна. Чи хулгай хийсэн юм уу? Чамтай харьцахгүй гэдэг. Шууд хойгоод гарчдаг. Тэгээ усууд зүсэн удаагаад чимээг суужаас дахиж орж ирээд гуйгаал суучдаг. Чамд юм хийж өгөхгүй чи юм уу байна. Чи хүн алс чи хүний мэдсэн чи худалч юм байж. Хулгайч юм байж. Тэгж нэг юм хийж явуулдаг байсан. Таны аав хин гэж хүн бэ? Манай чөөсөн гэж хүн байсан юм аа. Тэр аль нутагт төрөв? Хөвсгөлийн баян зүрхийн тоомон бороо хоолойгоод байгаа 43 он төрсөн байгаамаа гэж. Миний төрсөн бол түүхтэй сонин. Эц манай хамгийн тоох маань борхоо үсэн байсан 10 настайд би гарсан байгаа. Тэгэд манай ээж чинь төрөөл хойтон цогсоод тэгээд нэг 4-5 зөвлж асуухад өмсөн байгаа юм байна. Тэгэд бүтэн 7 хоног байна. Тэгэхээр 7 хоног би надад юм хүн юм уугаагүй. Тэгээд 7 хоноод ээж маань ухаарад хүү хаач гэсэн энд байна гэсэн. Юм өгсөн үгүй гэсэн. Тэгсэн яах вэ? Манай салганд хаяа данаа төсөөд өнгөрөө үзээд. Амд хатсан ангалзаад бас гэж. Тэгэхээр нөө ээж сүү байхгүй 7 хоног ухаагүй. Тэгэд нэг сахартай ус 2 усалж чааж амрын зээлүү чааж хөнгөсөн. Би ч тэгээд 3 нас хүртэл хаашаал харсан чигтэй өвдөг. Би даадгүй тийм хөвдөг. 3 хүрээд 100-аас гарсан 100 сард авсан байсан гэж. Нэг харсан ихэвчээс өгöd алгуулсан. Энэ юу очиж. Тэр хаяа таарсан. Мод игээд төлөө суун тавч ишгэ мяргаад явж байсан. Ишгэ таа ангаад гэж яасан байгаа цаад. Тэгээд манай тэгэл одоо хүүм явлаа гүйдэг болоо гэж. Манай одоо зэрэг 2 настай зэрэг явсан. Тэгэхээр надад аана юмсан даа. Хамаа 6 жил болж ирсэн. Тэгээд тэр ээж маань гэбэнтээс дахиж ярил мэд сайн байна. Чамайг шүүхт өгч байна. Чамайг тэрхэнд өгч байна. Манай тийм хүн ирж явна гэж. Өхөр цонцчлаа. Тэр дааг ичлээ. Тийм юм хотор хонор цонорчлаа гэдэг дандаа. Тэр муу юм хэлдэг гэдэг надад цаанаж өгч харагддаг байсан гэж. Тэгэхээр яг одоо ээжтэйгээ байж аваад аван 6 жил болж ирсэн. Тэгэхээр яг энэ аавтай болж байгаа нэг сайхан болж тэгэл би 4 дугаар 1 дугаар ангид орсон. 53 онд орсон юм даа би. 53 онд ороод 1 дугаар ангид орсон. Нэгээс 9 хүртэл үргэлжлүүлээ зайлшгсан.
хонд явна. Цаасан дээр хичээл хийгээл явж байдаг. Тэгээд нэгдүгээр ангид ороод сар 45 хоног цаасаад очив. Энэ чи юу сурд юм бэ? Яа багш таа. Шалгалт авчаа. Тэгэхээр ганцаар онцгоод гардаг. Тэгээд 10 км газараас өглөөр өгдөг. 10 км өгдөг хичээдээ суучаад ороо хүрээд сөн. Өглөөс өнөө бүх такс нэр шүү дээ. Өглөө болохоор өглөө явахаараа ээж нэг юм даавнд гал асаагаад шүү. Тэрнээ барай л гэж хийсээд байгаа. Тэгсээ зомданы гал төлж гацаа тэгэл ордог. Бид 4 дугаар тэгсэн байгаа юм даа. Тэгэд манай мөрөнгө сургууль 5 дугаар ангид явна гэхгүй. Тэгсэн ээж маань чи үтэй яваа минь. Чиний амьдрах чиний 2 гарт байгаа шүү дээ. Манай шийдэж шууд тэгж. Тэгээд ээж маань гэрүүс болцсон байсан тийм. Манай дүү гарахаар би одоо энэ жил яаж төрхөөд чи байж байгаа гэсэн одоо номер юм та. 10 сар татсан ээж. Тэгээд тэр ч тийхөөтэй гарсан та. Тэгэл 57-нд зургууд өсөд 50-аас нэгдлийн гишүүн болсон. Тэгээд 50-аас нэгдлийн гишүүн болоод тэр нэгдлийн гишүүн болсон хүн чинь за жижиг хүүхэд явахт бүх нөхөсөн даваа шүү дээ. Мал одоо дүүснэ гэж байна. Мал тарина гэж байна. Мал нүснээс харгана. Мал угаалганд явна. Бүх юм явдаг. Тэгээд намар хатанд явна. Тэгээд 61 онд 50 онд 60 онд нэгдэн хойно авсан бас. 200 дан цаглын хойно авсан манайх. Тэрнээ тэгээд 95 болж болцоо. Тэгээд 63 онд царигтай аван явуулаа байсан. Тэр хооронд баяр машинад нэлээд ирсэн Хатангавраа аймгийн Монгол Хот залуучууд эвлэн төвхөрөн аймгийн эвлэн хөрөн жоохоч үшээр загнуулж явсан. Тэгээд 63 онд царигтай бат царигт доодносэд их хүн ангид 0-аар ангид очиад тэндээ 3 жил болоод. Тэнд 3 жил болоход зүгээргүй бас. Одоо чинь бууна дараа. Тэр устрын нэг хора юуна батарейн эвлэрэн дарж юм байна. Тэс бас том ажил. Одоо чинь бас машин тэрийг нэг оцоотой явж зэргүүдийн зурвал шүү дээ. Яхисэн зэрэгтэй зурвал. Тэгээд 63 оны хавар 66 оны хавар тэгээд эсэд тарата маань курс нэгсэн тэнд очиж суугаад 8 сарын 1-нд Ухтаан сан гацгаад ирсэн. Ухтаан сан гацгаад 3 сар ажиллаад өдөөс нь яваад. Тэгсэн явж ороо сони нэг 4 цаг 5 цаг дэрнэ. Өглөө 7 тусал комбайн оролцоход болдог. Тэгж жоод сүйд нь ганцхан би ганцаараа бүх техник чирч авчирч хадгалан тавьчаад тэгээд нутаг дээрсэн дээ. Нутаг дээр л 2 хонжоод л нэглэг орлогчдаар дууцсан. Чи юу хийх вэ? Гэн тэгсэн. Юу хамаагүй гэсэн. Чи мужаа хийх гэсэн. Заал гэсэн. Мужаа хийсэн. Тэгж байтал надаас нэхвэл ирсэн. Сангаж хаас. Сангаж хаан дараа ачлаа гэж байсан. Ерөнхий хааны тоо гэж хоёулаа хэдэн байтар болсон та. Тэр хэдэн хувийнхаа амьдрал захиа өгсөн та. Би 3 сар хот тийм зовлон болсон. Ийгээс надад танад үнэн хөө ачаал хасдаг байсан. Биднээсээ ааших дээр хоол үнэгүй, байр үнэгүй гэсэн байхгүй. Хоолой чимийн үнэг нугалж аваад, байрны үнэ нугалж аваад. Тэсээ 400 гаруй төгрөгтэй гарсан. За бас тэр хадгалтай мөнгө гэж тооцоод 400-500 төгрөг байсан. Тийм надад 300 төгрөг тусламжийг наа суулгаад 200 төгрөг байгаа тэр. Тэр та нар ийм зохицол тэгсэн тэр чигтээ тэгээд дахиж хийв. Тэнд тэр чигтээ мужаа хийгээд 66 оны 12 сард 67 онд бид айл болсон. Гүшүүтэй. Тэгээд 68 онд сургуулийн аймдаа гихч боллоо. Сургуулийн аймдаа болоод
5 жил хийсэн. Сургуулийн аймдаа. Сургуулийн аймдаа ч одоо бүх л муу юм шүү дээ. Тэр одоо байрлал байшингаа заасан шавар шахаагийн тэр баахан ажилчтайгаа байна. Бүх хоолны сургуулийн хүүхдээ хоол моол гэсэн нэгдэлтэй гэрээ гэж байна. Тэгээд байж бол чинь 73 11 сард байсан. Захирадууд юм. Яваад болсон чинь. Дөрөвдүгээр баригадаа дараагаар яваач гэх. Өндөг тайсан. Тэсэн дөрөвдүгээр баригаас чинь зэрлэх газар л да хайхтар. Энэ захтуу гол үерлч. Голоо цаанаа юу ч байхгүй чинь. Одоо хил тасардаг тийм. 73 11 сард Баян зүрхэд үү? Тэг баян зүрх аграа баригад. 73 74 75 76 онд орчин жил 90 жил хийгээд. Тэгсэн манай агаар чинь байрны хүүхдүүд тэр холоос усууд морь хөлж ирнэ. Нэг суудан чинь байсан. Нэг залуу өөрөө оцгөлтэй. Бас нэг хүн нэг 3 моцглаар хүүхэд амархаар баригад зөөж аваач мөгдөг хүүхдүүд. Өтөө тэр баригад дээр морь тасаад хүүхэд авдаг. Тийм байсан юм аа. Тэгээд тэр дээр чинь яаж одоо энэ холбоор хөөд гэж бодоод тэгсэн чинь онцгой хурлын депутатууд бас манай базар агчлагч намайг даргасан. Тэр хүн их хурлын гишүүн болсон. Тэр хүн тууламжлаад дээш нь өргөдлөвчээд баригад суудан портал бичээд тэгээд улсын царим утас тавьдахаар аваад. Багын чинь салбар байгуулахаар болоод. Тэгсэн хайцэр утас татсан. Утастай болоод. 3 хүүхдүүдийг ортой болоод. Тэгэд бас баг сургууль байгуулахаар зөвшөөрүүлээд. Тэгээд 76-наа намар ажилласаа гараад Сумын төгт ороод ирсэн. Чухал юм байсан юм шүү дээ. Сумын төгт орж. Тэр чинь их айхтар. Усүрэл тэр өндөр бол хатан ороод ирэх хацаа дүүгүрддэг мэдээг. Тэгээд тэр гаруул хүн аав цаанаас гарахгүй тэгээд дахиж дүүгүрд. Тэгээд тэр утастай болоод холбоотой болгоод бага юм чинь нэг залбартай болгоод хүн төрдөг. Сүйдээ баг сургуультай болохоор 1-3 дугаар ингээм агарын хүүхдээс суулгахаар болоод. Тэгсэн. Тэгээд яг тэгээд наашаар 76 онд гарч ирээд 77 онд нэгдүгээр эмтэн баригад дээр тойрогчоор явсан. Тэн чинь 7 жил болсон байна. 7 жил болоод тэндээ байжсэн чинь баригадны дараа дахиад 1 жил ажиллаад. Тэгээд дахиад агаар явсан малчин болоод. Тэгээд 82 онд 405 хоног аваад. Хоёулаа бит хоёулаа хүүхдүүд сургуульд байгаа. Зарим үг яатай орон дээр. Тэсээ 405 хоногтой болоод. Хашааг 100 задгаа. Тэгсэн эхлэл дээр отроор явж тавар хантэлээс очоод 10 хоног бэлтгэл хийтэй. Тэг 90 дуустал 550 хүртэл бүх хоног аяасан. Төлөө 100 боожсон. 100 хүртэл боожсон. Аймаг нэг болсон. 3 газрын бодлогч нь 5-6 жил авсан хаа. Тэнцээд авсан. Аймаг нэг болсон. 91 онд Монгол Улс намын 20 дугаар хурлын төлөөлөгчөөр очив. Тэгээд хойч хатуулсан да. Хойч хатуулсан хөөхтөөс төрөвшөн төлөөлж бас тэгээд 2000 онд 100 болсон. Тэгэхээр энд нүүж ирээд одоо. Тэр чигтэй байна. Энд ирээд 2001 онд 1000 гаруй толгой мат болоод. 100,000 болоод тэгэл. Тэгэл хөөхтүүд айлсан тасалж өгсөөр аваад. Тэгэл сумын авар болоод тэгээд хөөхтүүд нь харин сум аврууд болцсон. Аймаг аврагч болсон. Чамаар малтсан. Би чи 10 хүүхэд 10-аас нь 3 бандаанд байгаа. Нэг охинд байгаа. Нэг өргөн нэг том охин маань
Түнэлд байгаа усан сайн малч. Хөргөн маань. Энд 3 банд 3 аймгийн авраг болсон. Нэг хөрөг манаас аймгийн авраг болсон. Хятадтай нэг хөрөг маань цаа энд байгаа. Босноотойгоор 4 хотод байгаа. Нэг нь улам танахын төгссөн. Нэг нь ягтсан болсон. Нэг нь ус уугын инженер болсон. Нэг нь дизайнер болоод төвдөө гараад ирсэн. Хоёр 10 хүүхэдтэй гэсэн үү? Тий 10. Сайхан хүмүүжүүлж хүүхдүүдээ. Тий одоо бүгдээрээ юмтай яваа зал. Бас хүн зөв ярьсан. Бас дарсны хүүхэд байхгүй. Альтын төлөө л авцаад хүнтэйгээ өвтөн хайртай явдаг. Тэгээд тэгээд тэр хоорондоо 73 онд Ариадны дарга хатад уламжлалт анхааныг зааж судалж гисэн. Тэгэд би санаанд түүнийг малчин марын сунц байхгүй. Марын сунцээ бөөлж бие даахгүй цаачаад толгойн барьж байл тэгэл тэр хүмүүс тэр дараа босоод орсон. Тэгээд тэрээс уламжлалт анхаан төгс тэгээд дээр хард өмнө судраг гэдэг маш болсон. Ариадны дарга хатад дандаа хөгчүүлдэ айл очихно. Дандаа хөгчүүлээ яриа их сонсдог. Тэгэд наашаа үзсэн тэр дөрөв хөгчөөдөд дарга мөн байхгүй гэж хүлээсэн гэж. Тэрнээс болоод харин би уламжлалт анхаахын талдаа үлээр нь сутхгүй л гэж бод. Яг одоо манай хэн уламжлалт төгсөлдөө тэгтээ юу ч мэдэхгүй төгссөн. Одоо бас миний надаар заалгал одоо хүн нэг бас тийм өвчтөн байна гэдэг юм. Одоо чинь орчин үе төгссөн чинь ингэж тарихын хэмжээний зүйл үзээгүй болов. Хүний мэддэг юм бүх 10 гарт нь байгаа шүү дээ. Хүний амьд яхан байж байдаг. Тэгэхээр одоо таны хүн чинь Таны ээж таныг хилж ижлээ тийм ээ? аа Чиний амьдрал чинь гарт чинь байна гэдээ таныг яг л хилж иж. тэр ээж харин үнэн байж байгаа. Тэр ээж яагаад хийж ирсэн? Таныг тэгээд одоо ийм хүн болох юм байна, тийм хүн болох юм гэж хилж өгөө шүү. Ээж нь. Тэр чиний амьдрах чиний хоол чи 2 гарч нь байгаа л гэдэг. Тэгж хэлжээ. Чи хүн амьсаа тусаж яаж. Тэгээ манай ээж их муудал да. Муудал болох явахтан тэр очиад яг ярьж ихэд энэ тэгээд маргааш зүгээр болцлоо. Тийм байсан. Гартаа бас шидтэй байна та. Тийм байсан ч онцол тэгээд одоо явах та. Таны эмээ өвөө ямар хүмүүс вэ? Манай өгсөн ээж маань ээж маань ээж хүн байсан юм аа. Цандаа шиг гэдэг. Одоо тийм арьсэддэг юм хийдэг. Өгсөн ээж маань аав нь Тугаан гэж хүн байсан. Тэр бол ганц аюултай тань чинь айхтар. Аюун тань хийдэг. Айл очиад нэг хүүхэд үйлж явахт очиад нэг үлээгээл хүүхэд зүгээр болдог. Айл хойно ямаа өрөөд ихтэн зэрэг. Хөтлөж явсан. Тавьцаад шогшоод очно. Хойно араас дагаад явчихдаг. Айлаас идэсний хөр агуудна. Орныхын гэтгэс үйдээс тавьж өгөр нараас нь гიშгэд дагаад явчихдаг. Айхтар мондог хүн байж. Тий. Манай ээж 6 настай хатэр огшихынд чишгээр айлууд нүүдэлтэй зорны байшаан цаг гэдэг байсан. Тэр хоол манд уустаа борц болчлаа гэсэн гэж манай өгшөөж наатайж байна. Тэгсэн айн их баян аль захан борцноос авах даа гэсэн гэж. Манай наатайж байна. Хүний байшин та жагч цэвэр авнаа гэх. Өгдөө ээжээгөө дагуулж очиад төвөөгээд цоозон үлээд байсан. Тэгс нэг өглөөс танк хол үсэрсэн гэж. Очоод тэр жижигэн хөдөр саваа гэдэг. Өө томоо ууттай. Борцолтой найснаа саваа дөрөж яваад ихсаг баг хүнээр төгөөд. Тэгж авчихсан. Тэр их айхтар юм байсан. Тэр манай ээж маань төрсөн ганц дүү. Дэлгэрийн хэмжээс цагаан нурт байсан юм да. Дэлгэрийн хэмж. Тий. Тэр ч төрсөн дүү юм байна. Дүүгийнх нь охин гээд дармаа гээд удхан байна. Тий, удхан би. Нэг тангалан хот юм байгаа ч. Манай нэвтрүүлгээрээс орсон. Тийм тэр чинь айхтар юм байла. Мондог хүн байл. Би нэг манай хүүхэд эрдэнэгийн хүүхэд ханаа тэр халуур дахын уцаар ясан. Нанаа ханаа энэ мөн юм байна янз маргааш зүгээр болсон шүү дээ.
Мондөг. Тий. Их айхтар хөвгд. Тэгсэн юм байна. Би тэгээ яг хуу тэрнээс Одоо тэгээд энэ хүн барьж илдгээ ер нь 1970 хэдэн оны үеэс тий эхэлсэн. 73 оноос л гэсэн да. Аа. Тэгээд тэр чинь дээр үчин хуучин үзэлтэн ялзсан үзэлтэн гэж усууд их зарим одоо дарга нар их дөрөвсдөг. Сүйдээр надад энэ арчил гарцсан гань надад авч явж мөнгө авах юм энэ төр болж. Тэгж энэ сайн байсан. Танд одоо тохиолдчихсэн энэ их сони юм аа гэж бодогдохоор тийм хүнийг засаж идгээж исэн юу тохиолдож танд? Эс зөндөө тохиолд юм аа. Та тэднэрээсээ дурдаач. Зарим хүн бүр харж батал нэг янз бүрийн юм дагаад ороод ирэх шиг байна. Тэр хараад зээн хүн тэгчтэй гэж байна. Зарим хүн чинь за наслт нь болцсон хүчтэй болдгоо юм да. Яг 3 хоног дөнгөх гэцэг хүний цуцсан хайлт дараад ахад л бий болохоо шүү дээ. Тэр хямрал өгчдөг. Зүгээр яг хуу жирийн өцгөөнийг бол зүгээр хавдардаг хүн ч байна. Тэгээ бариад яа талаа явахд яах вэ? Уг нь зөөс нь хавдардаг хүн барьдаг, илдэг хүн бол барьж илж явсан. Тэгтээ надад тийм байхгүй. Ямар ч үстэй хүн байгаад надад бол яваад. Ганцхан тэд насаар хүнийг суцсан дараалд үзэхэд амь суцсан хүнд бариуд бүх шугалт газар арга. 2 өдөр. Би 2 өдөр хятад. Тэгээ маргаан тэр хүнд насаар. Тийм сайн байна. Тэгээ яг одоо хүн ч одоо 15 жил зүрхэм яваад ахаллаа гэсэн үгдийн зал одоо эмнэлгээр дуусаад одоо аргаар хэмжээл үсээ зүрхэн хажуу дээр гацсан байна. Тэгээ зүрхэн засаад өгчөд хэсэг болжаас сөөлөн суужаас ямар гоё болчих нүүдэн нангачлаа гэл. Тэгээ сургуу чигээрээ болсон байт. Зарим эмгтээчүүд чинь саван хавдартай гэсэн. Тэгээ савн хажуу дээр гацсан. Тэгсэн мөртлөө хавдар тэгээ засаад өгөөл явахад очоод үзсэн алгуулсан байдаг. Хавдар алгуулсан. Тархины хавдартай хүн их сайн. Тархины хавдартай хүнийг тархины засаад үзэхэд дахиад байгаа давл нохон гэлгийн тархи өгч. Нохон гэлгийн тархи гөлгөний тархи. Ямар ч хор тавдар байхгүй. Тэр манай Монголын уламжлал дотор байдаг. Тэр уламжлал дотор имлэгдэхгүй нэг ч өгч байхгүй. Тэр имлэж чадахгүй. Өнгөрдөг дамрын нүүдэлсэн Монголын фестивал би очлоо. Оо тийм үү та очив юу? Очсон наалахад очсон. 3 өдрийн 100 гаруй хүн сууж ярьсан. Тэгсэн чинь энэ сони маш их. Тэгээд тэр савнд хөдсөн, тархинд хөдсөн, нугсан дөргөцсөн. Дотор ихтнийгээ тажуу дээр гат. Тэр хүн чинь дотор ихтний хөдөлж явдаг шүү дээ. Тэрийг засаад өгч зүгээр болчихдог. Тэгээд бөөрний ийм байх хэвчээ чинь бөөр ханжуу дээр гарчдаг. Энэ одоо чинь барга доошоо гэж цунаад энд орчдөг. Тэр чинь энэ заана алгуулчаад дотор нарийн эцэг нийшээ олчихдаг. Одоо ч унжиж шүү дээ. Тэрэн энэний ягаад одоо өгсөг тэр 7 хоноод зүгээр болчихсон юм даа. Энэ чинь ийм сайн юм байна. Одоо манай орчин үеийн хүмүүсийнх яагаад тэгээд энэ дөргөө тэгээд юм. дөргөөд юмнаас унсаас болно. Зүрх бол их сони амт шүү дээ. Зүрхч одоо энэ хүний зүрхч одоо ийм өнгөлцгөн дотор яваа шүү дээ. Өнгөлцг маань тэгээд байж байна шүү дээ. Өнгөлцг зүрх хоёр завсрын шингэн зүрхээ тийшээ шингэн байдаг. Тэр шингэн нөгөө тийш хазаачих юм бол өнгөлцг зүрх хоёр завсрын нийлээд нэг та шингэн гараад ирэх юм бол тэр зүрх нь зүгээр байхгүй. Тэр наалцсан талаар хэвдэг, наалдаг талаар хэвдэж болдгоо. Багтарч хэвдэж чаддгүй. Тийм ба шүү дээ. Тэрийг Монгол ороод цагаа засаад өгч тэгээд юм дурч. Одоо Монгол уламжлалтын эмчилгээ гэх үү? Монголын хар домын эмчилгээ. Хар домын эмчилгээ. Яг хар домын эмчилгээ. Хар домын эмчилгээсэн дэх. Манай Монголын 2000 хар домын эмчилгээ байх хэрэгтэй. Тэгээд дөнгөж 1000 авсан манайх. Тэгээд энэ чинь манай Монголын энэ мундаг эрдэмтэн доктороос ирсэн. Ард түмтэй явж хайцахгүй. Ард түмтэй яваад хүнтэй ягаад тэр 2000 юм байж л манай Монгол байж л. асуугаад явуул тий. Асуугаад яваад.
би тэр өнгөрсөн намарч одоо стадиум тарчин тэгсэн. Та зөрөх шиг игэж өгдөг тийм ээ тийм. Ийшээ игэж харж унтдаг бас тийм ээ л гэдэг. Та засахтаа сүйд нь манайхын тэнд усууд ирсэн. Тэр уламтай сайхан мос одоо танаас чамд тааваар гэсэн дахиж үз манайхын үзүүлсэн. Зарим нь буцсан дахиж засч өгсөн гэсэн манай. Манай хоёр их юм байгаа да барай хийдэг. Тэр нэгтлох юм манаас барай хийдэг. Таны одоо юмыг авцсан байгаа даа. Авцгаас. Манай хүүдийн цөмөр юм та. Та одоо ер нь зөндөл их олон хүн имжилсэн баг та. Оо би 50 гаруй жил явсан гэдэг чинь. Хамгийн хүнд имжлэхэд их хүнд байсан их тэмцэж хийсэн засал ямар засал? Хүнд байдгүй даа. Бүр хэтэрсэн бол хэцүү. Нэлээ удаа явт. Бүр хэтэр дараагаар эстэй тулцсан бол яг нь. Зааны сарын насал залгаж өгнө. Өөр арга байдгүй. Гэтэ бас юм дутагтаад байд юм одоо тэгээд юм сайн хөөсөд хүүхгүйгээр болсон байдаг л дээ. Ангаагаар хоёр зэрэг яах юм бол хүн хүүхгүй. Тийм шүү дээ. Хүүхгүй. Тэг чи нэ тарин арга гэж байд юм бас. Тарины чи үцаагаад үжихэд бараг өчтөг аль бас. Хор тав дөрөв гэдэг чинь тарин аргаар инчиж байсан манай дээр гэдэг монголчууд. Тарин аргаар үжигээд нэг юм үлээж гişээд явчихдаг. Танай ээж тарин уншдаг байв. Аавган ба манай аав маань ахын нэг тийм нам байсан. Над 20 тарин бичиж өгсөн маань би баригадан дараагаад суматууд хуралд орж ирэхэд тарин аавган ба очиж ярьж байна. Надад хоноо ярьж байна. Тэгээд тэр хэрэгтэй юм шиг. Нүд нөөцөө үлээж зүгээр болсон. Одоо туссан үлээж зүгээр болсон. Явж шүднээ өцгөнөө үлээгээд өгч чимээгүй явж гэдэг байл. Би нэг дуулж исэн балжир утга нь бөө болохоос өмнө ямар тариныг гэлээ цагаан дээр сайн уншиж байсан. Цагаан дээр уншдаг маш. Тийм одоо нэг тоогийн гүйцэтгэл. Тэр тоогийн гүйцээсэн гэж. Тэгээд ороо болоход энэ нэг гоё цагаан хувцастай гоё хүн сарагддаг байсан гэж. Ярьдаг байсан. Тэгээд сүйдээ за 80 насны ойсон сүйд нь ээж таринаа мэд одоо мартацсан бай юу ч юм хоног байна гэж. Ээжээ 80 насны ойхоос 85 насны ойхоос юм явсан. Та манай ир хурц өнгөрсөн. Ир аанахан байгаад өнгөрсөн. Энд муудаад явсан цааш. Би цагаан сарын дараа очсон чинь чамыг удаан хүлээд ямар удаа ирд юм шиг байсан. Очоод ганцхан ал маргааш нь дөрөвт өдөр юуг уцгалахаар нь массажиад зүгээр сэргээж аваад маргааш өдөр дахиж муудах гэдэг явуулсан цааш. Тэгвэл таныг ирхийг хүлээгээл байж дээ. Тийм байлаа цааш. Хүн гэдэг чинь өнгөртөр их сони юм байна. Би тэрээд байж болсон юм. Зэгтэх юм судраад суларч байгаа л. Тэгэхээр энэ гүрэн ганц захиад гэдэг. Бүхэн хөөс харахад яг энэ тулаан хүүхдээ нэг хүүхдийн тулааны үнэр байдаг. Тийм. Яг тийм үнэр гард юм байна. Би тэгээд видеор үзсэн. Тэгээд ээж нь хамгийн сүүлд сулаагаар хүний сүнс гард юм шүү дээ гэж хэлсэн. Тэгээд тэгсэн байна тийм. Тэгээд таныг одоо ийм мундаг хүн болно ингэж сайхан насч чинь олон хүүхдүүд мэдчихэл байсан багтаа тэр мундаг. Тийм байгаа даа зайлгүй. Яг тэгээд манай өгсөн бүтээр нь идээд одоо 60 жил боллоо. Хизээ энд ирж нутаглав. Энд хизээ ирж нутаглав. 2000-д ирсэн. 2000-д ороод 2001 онд нутагд цусаад намар баярын дараагаар бүх юм нааш өгөөд ахсан. Хойтон дасан дахиад ялгааг. Сүүлчийн жил 7 хоног ирдэг малцаа 3 хоног зүрээд ирсэн. Тэнтгийн унган моргол энд хүчиж байгаа шүү дээ. Тийм. Мал гэдэг юм шиг бас байгаль сайхан мэд юм байна. Сони. Тийм сайн байна. Монгол мөр ухаалаг гэдэг юм шиг байна. Тэгээ одоо усууд заримдаа танайг хүчээр сайхан баярлж аваад өсөө тэгээ усууд над таарлахад хийж л. Бисээ танихгүй тэгээ хотод явж сайн уу та хэзээ ирэхэд усууд таарлаа. Олон хүн ирж байгаад одоо яаж болгонд явж сайн уу гэж байдаг. Усууд тэгээ өөрөө мэд зарим одоо өвөлөнтөр чинь 4-5 цаг үед ирсэн үсэний 12 цагт явдаг шүү дээ. 10 гаруй машины тэгээд өн жоохон шиг байгаа. Тэгээд явдаг. За. Танай хүүхдүүд ч одоо таны тухай ном юм бичвэл үү? Хичээлээгүй. Зөв.
Өчигсөн. Өөртөө юм сурцгааж авсан бас. Тажгүй. Одоо та тэгэл ер нь эндээ л нутаглаа сайхан байж байна. Одоо энэ дээр нутгалж байна яг. Одоо тэгээ танаа цуслаа хаашаа? Эндээс Энэ дээш ихэд өөдөө юу? энэ ихэд одоо 15 км явна. Оо за. Өөр энэ голоо хинт. Зун бол манай тэнд андсгүй энэ дүүр майхан болсон байх. Тэхөө. Тийм. Аа. Таныг бараадаад. Тийм. Тэгээд манай энэ дээр манай ах бас арай идэв. Бас нэг. Тэр уусаа. Дизайнер асаа. Бас барай. Бүр их сайн байна. Ер нь айгуу гарны арай өөр бас. Тэгээд тэрэн чинь бариулах гэсэн усуд надад бариулах өөр игээд баяр болох гэж авсан тэнд. Дүүр байх тоороод. Одоо бүгж явах та би танаас нэг юм асууя. Одоо та Монгол хүн ер нь яаж амьдрал ер нь эрүүл сайхан байл гэж боддог вэ? Монгол хүн бол бааш та. Яагаад тэгэд архинаас бол байх, тамхинаас бол байх нэг үг. Хоёрдугаарт өөрөө сайхан шунал сэтгэлгүй. Жинхэнэ Монгол ёсоор байх хэрэгтэй. Монгол ёсоор л амьдраад бол хүн сайхан байх байна. Хараад хийхгүй, уурлахгүй. Уурал ёсоод хүний эдээс үхэл байна шүү дээ. Элэг хийгээд хүчээр. Элгийн маш олон сегмент 1 2 төвж гитсээр байгаа. Их ууртай хүний элэг хамс байхгүй. Цоцон дараа их ууртай хүний чинь цоцон хүртэл хийж онцорч дав гэж байдаг шүү дээ. Их тайван хүн өөр гэдэг өнгөч. Ус сайхан амарч байдаг. Тийм хүн чинь яа элэг тав. Тэр чинь элгийн хатууралт болсон байдаг. Элгийн хатуурал бол эмшилдэг. Анахад бол яг тари хэсэр тань хүн. Монгол гүнээс ам 15 хоног өөр юм байхгүй. Тэгэд гүнээс ам 15 хоног юм иж уухгүй гэж би юм иж ууж чадахгүй гэдэг. Тэгвэл яаж юм иж уухгүйгээр 15 хоног уулаа. 10-аас 14 хоног уудаж. Тэгээд одоо нэг майхнаа дэрийг жижиг газар ухаж аваа. Сүүгөө бол байнгын гүгэд дээр л суугаад. Тэгээд боксарчаад тослоод байх хэрэгтэй. Тэгвэл бокс нугур тусаа зууж чадахгүй шүү дээ. За тэгвэл монгол хүн эрүүл яхахын тулд арх тамхинаас хол байх Тий, нь. арх тамхинаас Өөр уцаар шунлаас хол байх нь. зөв сэтгэлтэй байх хэрэгтэй. Зөв сэтгэлтэй. Атаж үтэйг байх хэрэгтэй хүнийг. Хүнд бие туслах хэрэгтэй. Уламжлаад одоо сайн бодож авах хэрэгтэй. Одоо энэ ацын залуучууд морь унах хэрэгтэй. Эрэгтэй морь унаад байгаа юм бол төрүүлж хамаадахгүй. Бие нь маш сайн булчингууд чанга явна. Одоо өөрөөр нэг энэ модон дотор одоо залуухан одоо наатагч мод унахад гол өмхсөн байдаг шүү дээ. Тэр тайлбарлаж манай орчин гэдэг. Морь унахгүй сороод бантаг гэж юм болт юм. Морь хүн өсөн шүлцээд морь унаад зайдан морь унаад морь ун дахиад байгаа юм бол бантаг гэж байхгүй. Хүн бантаг чинь зүтгэрэлт болчдөг. Тэгээд энэ хөнтөн гэдэг сон доош унжаад энд орч. Эрэгтэй минут төрүүлж хатаарч. Тэгээд эрэгтэй хүмүүс төрүүлж цааваад арчхан. Тэр хоёр нэг нь хүүхдтэй болохгүй. Өөрийн шингүүл чинь эмэгтэй нь хүүхдтэй болсон. Ийм болж байгаа. Тэгэхээр тэр энэ гэдэг зүтгэрэлж байх хэрэгтэй юм байна. Тэгээд дандаа бүстэй байх хэрэгтэй. Монгол хүмүүстэй байх хэрэгтэй. Бүстэй тэгээд ургацааргүй арх тамхинаас холхон байгаад байгаа юм бол. Одоо манай Монгол архин 5 үйлдвэр бүгдээр хятад эзэнтэй байна. Энэ ч одоо энэ Монгол мөнч хүж байна. Унтаагаараа л өгöd шүү дээ. Зөвхөн зогсоол унтаагаар өгöd. Нэг бол 3-4 өрөг татсан хойд дээр ухаанг болчих. Архинаас өөр юм бодогдохгүй. 2-3 залуучууд чил архи ашиг булаацал зүүцээргээд бараад онцож байгаа шүү дээ. Тэр үчин надад залуухад тэгж авахгүй. Гэж цогт сайхан 500 грамм шилтээр гэж. Одоо бид дөрвөлөө гэж шил арх завсаар туулгаад цааш уурсан. Юу ч мэддэггүй. Яг тэр өөрөлдөө тийм цэвэрээс. Цэвэрхэн. Одоо тийм бол ороод өгөх нь бид одоо. Тийм байх тийм байна. Тэгэхээр энэ урд хөршөөс энэ шингэн юм. Энэ ундаа хамгийн их алж байна бид нүсээ. Монголчууд. Жиж хүүхдүүдээ. Энэ одоо яснаас ирэх болоод болохоо байсан. Энийг одоо ойлгосон Монгол хүн яагаад зөв цайгаал уудын байх вэ?
өөр юм ярихгүй шүү дээ. Зам бол ариг уух хэрэгтэй. Тийм байх хэрэгтэй. Энэ чихэрлэг юм чинь манай Монголоос энэ чихэр хийдэг газар байхгүй шүү дээ. Харин за. Тийм. Монголоос чихэр хийдэг газар. Тааруулж боловсралтай болсон тий хоолнд нь. Тэгээд одоо бүр энэ жижиг хүүхдүүд утас салах. Одоо орчин хүүхдүүд юм хэлээд ойлгохоо байсан. Юм хэлээд хичээл багш хичээл заалаа. За гэж гараад тэгээд байхгүй. Уншаад уншин тань ойлгохгүй шүү дээ. Юу ч яд бүшүүхэн хичээл харж энэ утас ухал гэж боддог. Утасны хамаарал тий. Одоо энэ 9 сарын 1 гэхэд утасны пэк зүг хаана гэж байна. Энэ холдоо зайд. Тэр л юм байна. Тэр төв хөдөө хаах хэрэгтэй. Одоо чинь төв газар очиход хүнтэй мэдлэх хүн байдгүй шүү дээ баг. Сайн байна. Сайн. Тэгээд энэ гэдэг. Ийм болчихсон шүү дээ. Жижиг хүүхэд нь уйлдаг. Уцаалагч. Тэр нэг хүүхэд очиод тэнд унтцал тэр нэг үзээд. Тэгээд зарим хүүхдүүд ийм болчихсон. Энэ дэм болж байна та. За малахаа сүү цагаад сайд хэрэгтэй. Тэг шүдүү болсон манайхан. Энэ 10 жилдээ тахын сайхан байхгүй. Бяслаг гэдэг тайхан бол уург алдана. Одоо очив үзүүлж байгаа суудаг ингээ тохногоо нэм өөдөрсөд сайртсан байгаа. Тэгж уург болсон байхгүй. Уург болсон хүн чинь хэзээ нэг зөө өтгөд тэр юмсаа авахгүй. Тэг. Энэ өөрөө чи одоо залуу хүн ч гэсэн ингэ хаягээд тохногоо барьж очих хэрэгтэй. Ирзэгээл хад ширүүдэд заав уург болдог. Бяслаг бол сайхан уург. Тэг. Бяслаг гэдэг сайхан. Дахианы өндөгнө зөвхөн цагаан цэвэр уург. Дотор шар нүш. Надад бяслаг бол онцгойтой. Тэгэхээр нэг юм бяслаг эцэг байгаад. За бүр чадахгүй нэг ийм хоньноос үл ичгэлээ. Цэвэр уург шүү дээ. Дээр ус очирдаа нас этлэгчд бор зөвхтэй дахиад дандаа хоньноос үл ичээс усууд. Тэгээд уург сүүл нэртэй шүү дээ. Хоньноос үл уург. Тэгж хэлдэг. Тэгээд тэр чинь тийм уургтай байсан. Уург сүүл тэр хоньноос сүүл хөгж байсан хөхөд хөхний хөгд хоёр хоёулаа муудад эмнэлэгд ороход 41 2 гараад халуунтай байхад хөхний хөгд 2 хоног өгөхөд тэр хоньны уург сүүл хөгж байсан хөхд 2 хоног зүгээр бол эмнэлэгд гараад идэх гэсэн. Тийм хүчтэй байсан. Тийм. Сүүл хөхөлдөг байсан шүү дээ. Сүүл хөгж байсан тийм. Сүүл хөгж тэр уург хангалт учраас юмд нийлдэх байхгүй. Одоо энэ гэж байгаа сүүлийн үеийн хүмүүсийг дархлаа султаагаас болоод их хашил өгдөг болж байгаа. Аргагүй шүү дээ. Ногооны. Хөдлөхгүй шүү дээ. Би одоо тэгээ тийм хашилтай хүмүүс хөдөө гараад эхлээд хашилт хөдлөх бах те. Хөдөө гараад одоо яаж дарах вэ? Явгангүйгээд явган сангүй хөртнэг 2 дугаар 9 сарын 18-19-наас 7 хоног гол усанд орох гэдэг. Аршаанд орох гэдэг. Голын ус аршаанд. Тэр чинь энэ жил 9 сарын 19-наас байгаа 7 хоног усны хүчтэй эцэгтэй байна. Тэнд ороод байх юм бол алга болчихдог. Баггүй. Тэр чинь бүх ус цомоор юм болчих. Одоо эхлээд 7 сарын 10-наас 10 11 12 13 14 15 16 дуустал түүхөөс ууж болохгүй аршаанд орж болохгүй. Түүхөж шөвшөр усанд орж болохгүй. Ус дээд зэргийн хортой болчтой. Тэрийг манай монголчууд мэддэг одоо. Тэр ус гарч байгаа аршааны чигээр нь уух хэрэгтэй. Хөгшин аршаан шаасан залуу усад очиод ууж л байгаа. Нялх хөвгтэй аршаан байхад залуу ууж л байгаа. Тэс мэдэхгүй ч аргагүй аргагүй шүү дээ. Жинхэнэ одоо 9 наснаас 65 насны хооронд уудаг шиг яг хийж гарах хэрэгтэй. Аршаанаа гарч байгаа чиг. Игээд гарчих юм бол хөгшин аршаан. Хөгшин аршаан хүн бол залуу хүн бол ийдэс нь хүж эхэлдэг. Таарахгүй шүү дээ. Таарахгүй. Ийм аршаа уудаг бол одоо залуу хүн бол заах юм мартамтай болж гэдэг. Эрг мөрг заримдаа хэл амны эдэр. Одоо юу таарснаа уугүйгээр сайн мэдчихэж байгаа. Тэгээд аршааныг одоо захаас нь уддаг шүү дээ тэгж болохгүй. Тогсон аршаал уух хэрэгтэй. Та тэгээ одоо чинь яг 7 сарын 9 10 11 тэр хацаад эхэлт юм уснахаар. Тэгс яг тэр тушаа ус амар цаана аршаанд уугаад аршаан уугаад бүгдээр дээд хордож аваад буцаж байгаа
Хилээд байгаа тэгээд таажгүй байсан. Тэгээ болохгүй байхгүй. Тэр одоо энэ уламжлалтай усуудаа үг хэлэх эртний усуудаа хэлж арданд ойлгох гэх юм байна. Тэгээд 9 сарын 17-наас хойш болох юм тийм. Тий. Энэ жил 9 сарын 17-наас. Дээр юу настай усууд хүүхэд байхдаа морь уралдааны манай аав морь үйдэг. Тэгээд ярзан гэж нэг настай хүн байсан. Настай хүн байсан. Нэг настай биш ээ. 50-аад настай хүн байсан. 7 сарын 11-наас харин өмнө бид нэр баярлал явна да. Тэгж атал нэг өдөр л морь ээр тогонд ус услаад морь услаад. Яаж энэ одоо дихгүй болохгүй гэдэг. Тэгсэн тэр мэддэг хүн байсан байна. Тийм байна тий. Тэгээд баяж яваад ирэх. Тэгээд 9 сар 10-д болж байхдаа бүх морь дэх адууга туусна бэлцэг болохоор явшаад. 7 хоноод тэр чи бас тэгээд Ярзангийн хээр морийг 30 нас төгсөм морь шүү дээ. Манд нэгдэн 30 жил ганцаар хол төрүүлж байсан. Тийм яхтар бас байна. Тэгэхээр мэддэг хүмүүс байна да энэ. Байсан л байгаа. Тэгээд тэрийг өмнө хэлж байсан гоо тэр. Ярзан гооч одоо. Бид сүүл мэддэг болсон. Хүжээгүй. Одоо энэ сүүлийн үеийн хүүхдэд өтгөн нь их хатдаг болсон байна. Жохон хүүхдэд. Хараагүй шүү дээ цаалаа. Жигтэй. Өтгөн нааднаа гэж. Цаахан доктор халуун ихтэй болчихсон байхгүй. Халуун ихтэй. Тэгээд иж юм дандаа чихэрлийн мэсцээр байгаа. Доктор тань энэ хотоодос халуунгууд хатамжирсан байгаа надад. Тэр халууныг яаж болгох юм бэ? Доктор халууныг. Одоо яг уу шар суух хэрэгтэй. Шар суу. Өстой шар суу саахан хэрэгтэй. Шар суу. Өстой шар суу чинь бас бөөн ууршууд болсон. Тэгээд эдийн мэд хэрэгтэй. Өстой шар суух хэрэгтэй. Суух сүүхөр. Одоо жижиг хүүхэд бол цагаан маань суулгаад байх юм ба сайхан болдог. Өтгөөдөггүй. Сайхан болдог байхгүй. Цагаан ямааны сүү сайхан хөөрүүлэл болгоч юм. Үгүй төгөө. Цагаан сүү төгөө болгоод байхад хүүхдийн дотор бас байхгүй болдог. Алга болдог. Тийм үстэй. Одоо энэ сүүлийн үеийн одоо энэ 2020 оноос хойш хүүхдэд бүдүүн нарийн шулуун гэцнийг урт төрөөд байна гин. Тэгээд тэрнээс болоод өтгөн натаад байна. Тэр аргагүй шүү дээ. Тэгээд өтгөн хацаа тэр. Тэгээд шулуун гэцний ийм олон цөмөрөө шахар болоод энэ чихэрлийн хэмжээр тэр нь очиж шахуулдаг. Тэр нь хордуулаад хордох хавдар болж байгаа юм чинь. Тэгвэл тэр шар сүү, ялхын шар сүү цагаан сүүгээд ахам тэр нь цэвэрлэгдэн. Тэгж хонгоноод. Тэр шулуун гэцэн дотор ургацэг ургана гэж юм байдаг юм. Ялгаа байж тээ ялгаа байхгүй. Тэрийг тийм үеийг цэвэрлээд яг ийм үүдийн байгууд тэр хотод сөхөж хэрэгтэй хүн Монголд солоосоо ороход авчиж тариун 6 жил болж байгаа. Тэр хүн нэг тийм самруу тоос тэрийг хэрэгж бол эсвэл янгирийн өрөө бүтэж шатаж байгаад танкигээд 7 хоногт цэвэршиж байна. Тэгдэм гэж. Одоо энэ манай энэ үйлдвэр тийм хийж хийхгүй шүү дээ. Зөвхөн байхгүй болгоо чинь. Ургуулгаа юм л хийн. Орзор юм л хийн. Тэгээд дээр хардлагын судар яаж хэрэглэхгүй. Хардлагын судар гэдэг чинь Монголд айцагт хүм буй болохоос эхлээд энэ зэрлэг байхдаа юм хийж ашигласаар бие эмчлээд сурцсан. Тэгээд тэр чинь хардлагын судар гэдэг өдөөмчтэй байхгүй. Тэгээд тэр хамгийн хүчтэй айлгтай би тэр амьдрал дээр туршаад үзсэн. Тэр амжилттай болчихсон. Тэгээс одоо энэ тангууд бол яг зарим нь орлуул хийж байгаа шүү дээ. Тэнхнээ. Асаад орлуулах юм байд юм л даа. Орлуул хийж байгаа яг гэхдээ сайхан болж байгаа юу хөр юм бац. Таажгүй. Тэгээ одоо энэ орчин үеийн хамгийн ингийн найруудад хамгийн хийж байгаа тэр тунгалаг тав гэдэг танга Монгол хүн өвлөө 3 сард уух хэрэгтэй. Тэгээ бүтэн жилээгээ инфек хийгээд авчих. Тунгалаг тав гэдэг танга. Тунгалаг тавыг 90 хоногийг 45 ийм хавтгай юм л авна. Таллаад усан зайнд хийж өгöd. Өвлдөө юм уу тий? Өвлөө 3 сард. Хавраа 6 сард их бол бүр бүтэн жилээ балхаад болдог. Яагаад гэхэд тэрээ чинь шатад чинь
Энэ өөр Монгол энэ чинь эрчим данжир гэдэг нэг тийм торгонд болтой нэг үрэл байд. Их үнэтэй. Тэр бол одоо барагтал олдод байгаа. Тэрний чинь найрлага нь аваачаад дээр үе манай монголчууд хардаа судрагсууд яаж аваад тонгол тав хийгээд өвлөөгөр хавраггуруу дуучдаг. Тэгээ ярьсаа дахиж өгч. 3 жилийн өшөө тусдаг байсан. Тийм байхтайс. Тэрс манай хотод мэдэхгүй шүү дээ. Мэдэхгүй. Мэдхгүй тэгэл харийнхны нөгөө цагаан эмийг угаал одоо хордлол болон илгээ хордоод. Тийм л. Тэгээд манай хачин монголч ном дараагаа урах хүлэнтэй зэн дэш дээ. Одоо дээрийн улсууд угаад эрүүл болж аас урах маш олон байна. Тэр одоо номын шүүн дотор байдгүй юм байна. Арцын үсгээр нэг ургал байдаг таагаад ургадаг. Тэр чинь хор тавдартай эмгтээчүүдийн хор тавдар ямар ч имлэг өсөн 40-50 жил угаад насаа төгнө. Ямар ч имлэг хэрэг байхгүй. Тэр наалууж явна. Ажлаа хийх байл хүүхдээ төрүүлээ. Ажлаа хийлдэг гэсээр нас. Байгалийн хүчээс мундаг шүү. Тий. За бүж байгаа бид нар цаг гаргаж сайхан зүйлсийг харамгүй ярьж гисэн ашиг баярлаа. Ахаа сайхан. Тэгээд Монголынхаа зан олонд нэг сайхан ёроол дэвшүүлж. За манай Монголын ард түмэн үдээрээ эргэлгээрээ амгалан төрлөөрөө төвсөн амгалан юу хүссэн ёсон цагаан хүссэн биелж эрүүлэг дандаа инээж баярсаж эрүүлэг найз нөхдөдтэйгээ авсараа ууруцааргүй уламжилж явсаад дагдаг хэн хинэ хүндэлдэг ингэж байх хэрэгтэй. Тэгээд одоо манай Монголын ард түмэн хүүхдэг зөв хүндлэх хэрэгтэй. Яагаад тэгээд жижиг хүүхэд чинь найд гэрт орж ирээд хүн байсан урдуурчаад хойгоочгээд тавхтад хөл дураараа аваад энийг болох хэрэгтэй. Монголч дээр тэгж байгаа үсэ. Энийг одоо Монголын ард түмэн аав ээж хүүхдүүдэд тийм тав битээс авард сургаарай. Яг хүний өгснээ гарт нэгсээ хоёр гардаж авдаг. Тэгээд тийм сууж байдаг. Тавхтад дээр савардахгүй сургууль Монгол хүн жинхэнэ ясаараа болно шүү гэдгийг. Монгол хүн ерөөсөө багаасаа хүмүүж хэрэгтэй тийм ээ. Хүн болохоосаа хөлөмөр болгоно насаа гэж байдаг шүү дээ. Одоо манай хүүхд чинь бас манай энэ 10 хүүхэд нь тийм бас хүний юм өгнөхгүй. Энэ бүгдээр игнээс суучдаг. Өмнө тавдаж явчихвал хоёр гардаж аваад саваад авдаг. Тийм байсан. Одоо хүүхд чинь юм ихэд ингэж тооц авах дээрээс нэгж авдаг гэсэн шүү дээ. Шууш. Тэр чинь хамгийн буруу байна. Тэр наа бас нэг юм хэлмээр. Одоо орчин үеийн охид нөхдүүд хумсаа дээр давхар битээ будаарай. Хүмүүс давхар дав. Хүнд уушгч, хүний уушгчийг хумсаар амьсгаж явдаг юм. Агарын хумсаараа цэвэрлж авчаад тийм. Ингээд урт хумстай яваад байх юм бол уушгүй болоо шүү гэдгийг л хэлмээр байна. Бас их чухал юм. Тийм байдаг шүү. Уушин хүний хамгийн гол эртэн шүү. Энэ л игээд давхууд авсан юм наагаад яваад байх юм бол уушин бүтүүрэл байна. Одоо юм наацсан бүхнүүд үзээд уушгад бүтүүл явдаг. Уушгад муу явдаг юм шиг. Тийм байна. За маш их баярлалаа. Та хоёр минь урт насалж удаан жаргал. Та нараас урт насалж удаан жаргал. Ард түмнээ сайн судалж өгч байгаа. Та нар их баярлалаа.